Сайн байцгаана уу, чаналыг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаараараа болсон явдал таваа ярих гэж байна. За бичлэгтээ орцгоё. Канако гэх бүсгүй нь Япон улсын Кагава дүүрэгт амьдардаг байж. Тэрээр тухайн хэрэг болохоос 8 жилийн өмнө гэрлэж байсан байна. Түүний нөхрийн нэрийг Хатано гэдэг ба Канакогоос 12 насаар ах юмсанж. Тэр хоёр гэрлээд төд удалгүй үрийн зулаа үнэрлсэн ба эхлээд хүү дараа нь охинтой болсноор тэдний гэр бүл дөрүүлээ болж илүү гараад байх зүйлгүйч дутуудаад байх зүйлгүй сайхан гэр бүл болон амьдарч байж. Гэвч энэ сайхан гэр бүл нэгэн гайтай хэрэгээс болж орвонгороо иргэнэ гэж тэд төсөөлөөгүй бизээ. Аимшигт хэрэг болохоос яг 1 жил гаруй өмнө Канако нэгэн залуутай танилцсан байгаа юм. Тэр хоёр дүүргээс нь жил бүр зохион байгуулах волейболын тэмцээн дээр нэг нэгнээ харснаар дотн найзууд болох эхлэл нь тавигдаж байсан байна. Такахашиж үргэлж Канако туслаж зааж нэг ёсондоо хувийн дасгалжуулагч нь болсон байна. Энэ явдал нь үргэлжилсээр нэгэндээ татагдан нэг л мэдхэд дотн харилцаанд ор хүртэл үргэлжилчихсэн байж. Тэднийг танихгүй хүний нүдээр харахад энгийн л нэгэн найзууд гэж харагдахаар харилцаагаа маш сайн нууж чаддаг байсан ба Канако бэлтгэлдээ шамдан хичээж байгаа нэгэн харин Такахаши тусархаг иргэмсэг нэг мэд харагддаг байж. Гэвч цаагаараа араар тавилт гэр бүлээс гадуур харилцаа үргэлжилсээр. Нэг өдөр Канако найз эмэгтэйтэйгээ уулзах үедээ энэ харилцааныхаа талаар ам нээсэн ба тэрээр Такахашитай уулзаж байгаа маань ёс бус зүйл гэдгийг тархи маань хүлээн зөвшөөрч уулзмааргүй байгаач бие маань уулзахыг хүсэж байх юм хэмээн ярьж байж. Канакогийн араар тавилт үргэлжилсээр яг 1 жил болохын даваан дээр нэгэн гайтай хэрэг манддаг байна. Тэрээр нөхөртөө баригдсанаар тэдний харилцаа дуусхур болох эхлэл тавигддаг. Нөхөр нь хэрэг болохоос 2-7 хоногийн өмнө эхнэрийнхээ утсыг оролдож байгаад Такахаши руу явуулсан мессежийг нь уншсанаар бүх зүйл ил болсон байна. Тэдний хооронд томоохон маргаан дэгдэж хэдэн өдөр үргэлжилсэний эцэст Канако сүүлийн шийдвэрээ нөхөртөө хэлдэг ба тэр нь хоёр тийшээ болох шийдвэр байсан байна. Гэвч түүний нөхөр ахаад бодох хугацаа өгье үр хүүхдээ өнчрүүлэх хүсэл алга гэдгээ Канакод хэлснээр хэрэг хэсэг намжсан ч муудалцах хэрэлдэх үедээ нөхөр нь Канакод гар хүрэх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна. Үүнийг төвчж чадаагүй Канако нууц амраг болох Такахашитайгаа уулзаж үүнээс хойш яасан дээр вэ? Хоёулаа яах вэ? Хол гихчин цогтох уу? Гэх хүртэл яриа гарч байсан байна. Гэвч тэдний бодож олсон арга нь Такахашиг энэ хорвоогоос үгүй хийх шийдэлд хүрсэн ба тэдний төлөвлөгөө нь амиа хорлсон мэт харагдуулахаар зохицуулах байж. Тэд интернетээс олон төрлийн арга хайж үзсний эцэст холоорын хийгээр түүнийг хордуулж алах аргыг сонгосон байна. Тэр хоёр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой өдрөө 2010 оны 10 сарын 31-ний өдөр хийхээр шийдсэн байна. Яагаад тэр өдөр хийхээр шийдсэн бэ гэхлээр энэ өдөр тэдний амьдардаг хотынх нь үндэсний уламжлалт баяр болох өдөр байсан ба нөхөртөөгөө гадуур салхинд гарна гэж таамаглаж байсан болохоор тэр байж. Канакоч төлөвлөгөөндөө бэлдэж нөхөртөө өөрийн гараар шоколад хайлуулж дотор нь унтуулах юм хольж бэлдсэн байна. Хүсэн хүлээсэн өдөр нэрж хүүхдүүдээ өвөө эмээд нь харуулад орой болзоонд гарахаар болох үед Канако гэрээс нь нэлийн хол байдаг далайн ирэг дээрх цамхаг руу очиж хоол идэх хэмээн санал болгосон байна. Замынхаа дунд явж байхад Канако нөхөртөө өөрийн бэлдсэн нойрсуулах шоколадаа өгсөн ч бодсноор нь үйлчлэхгүй байсан учраас ууж байгаа усанд нь ахин нойрны юм хийн найруулан өгчээ. Ингэх явцдаа Канако Такахашитай байнгын мессежээр харилцаж болж байгаа бүх үйл явцыг тайлагнан очих газрынх нь ойролцоо хүлээж байхыг даалгасан байна. Нойрны юм ихээр хэрэгэлсэн түүний нөхрийн биеинд тавгүй байгаа учраас ойрхон зогсоолт төр зогсохоор болсон нь хүн машины хөдөлгөөн баг сэрэг нэгэн зогсоол таарчгач. Хэсэг зогссны эцэст яалтчгүй нойроо дийлэлгүй унтаад өгсөн байна. Ингээд арай гэж үндсэн төлөвлөгөөндөө орохоор болсон Канако Такахашиг дуудаж бэлдэж авчирсан холоорын хийгээ машин дотроо задлан тавьж орхисон байна. Гэвч энэ үед нөхөр нь холоорын хийний хүчтэй үнэрэнд нойрноосоо сэргэж манарсан байдалтай машинаасаа гараад ирчихэж. Сандарч гайхсан Канако ингээд л төлөвлөгөө нь бүтлгүйтлээ гэж бодож байтал Такахаши машинаасаа бейсболын цохор авчирч нойрноосоо сэрэх гэж орлож байгаа түүний нөхрийн толгойроо 20 орчим удаа цогсон байгаа юм. Өглөөт байдалтай болсон түүнийг машинд нь хийж хэрэгээ нуухаар шийдсэн тэр хоёр машин дотор нь бензин асгаад шатааж орхиж. Ингээд тухайн үед 39 настай байсан нэгэн сайхан залуу хорвоог орхисон байна. Түүний дараа Канако Такахаши хоёр өөр өөрийн гэрлүүгээ хайрдаг ба 1-2 хоног өнгөрсөн ч телевизийн мэдээ болон цагдаагаас ер машин шатсан болон амиа хорлсон гэх мэдээлэл гарахгүй байж. Энэ байдал санаа зовсон тэр хоёрын толгойд нөхөр нь амьд гарчихсан юм биш байгаадаа гэсэн зовнил байсан учраас ахин нөгөө газар руу очиж шалгахаар болсон байна.
Тэгээд тэр хоёр хэрэг болсон өдрөөс 3 хоногийн дараа буюу 11-р сарын 3-ны өдөр ахин нөгөө газар очтол нөхөр нь машиндаа нас барчихсан. Машин доторх нь бага зэрэг шатсан байдалтай байсан ч гадна талаасаа энгийн л нэг юм машин мэт зогсож байж. Тиймээс машиныхын цонхыг бүгдийг нь онгоолгоод дахин бензин маш сайтар асгаад тэр шатааж орхиод тухайн газраас яваад өгсөн байна. Ойр хавьд нь амьдардаг байсан нутгийн нэгэн хүн машин шатаж байгааг хараад цагдаагийн газар мэдээлснээр тухайн хэрэг ил болдог байна. Хэсэг хугацааны дараа нөхрийнх нь оршуулга болоход Канако мэгшин уйлж ойр тойрондоо үнэхээр хэцүү байгаа юм шиг дүр зургийг үзүүлж чадсан. Тэгээд тэрээр оршуулганд ирсэн хүмүүст хандан хоёр хүүхдийнхээ төлөө яаж хичээхээ мэдэхгүй байна. Хайртай нөхөр маань яагаад амиа хорсныг төсөөлж чадахгүй байна хэмээн ярьж байжээ. Ажил явдал дуусны дараа тэрээр дүүрэгтэй хандан ганц бие ээжийн тэтгэмж болон хүүхдийн тэтгэмж дээрээс нь нөхрийнхөө амь даатгал болох 200 сая орчим төгрөгийг авсан байгаа юм. Цагдаагийн газрын шалгалтаар шатсан цогцонд шинжилгээ хийхэд нойрны эмний үлдэц болон машинаас нь бензин зэрэг илэрсэн учраас энэ хэргийг амиа хорлолт биш санаатай үйлдсэн гэмт хэрэг хэмээн хэргийг шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн газраас Канаког дуудан мэдүүлэг авахд тэрээр 10 дугаар сарын 31-ний өглөөс эрэхтэн нөхөрөнд гэртэнд байгаагүй. Сүүлийн үед ажилласаа ирэх болгондоо ажлын стресс их байгаа талаараа ярьдаг байсан хэмээжээ. Дараагаар нь цагдаагийн ажилтнууд ажлынхын газрын хүмүүсээс мэдүүлэг авсан ба нэгэн ч нөхрийг нь ажлын стресстэй байсан мэт харагдаагүй. Эсвэргээрээ хамт олонтойгоо ойр байж ажлаа сайн хийж байсан гэж хариулсан байна. Канаког нөхөр нь алга болоод хэд хонож байхад цагдаад мэдэгдээгүй. Эрен сурвалжлах ажиллагааны хүсэлт өгөөгүй гэдэг үднээс сэжиглэж эхэлсэн. Мэдүүлэг авах хугацаанд Такахашигийн талаар ганц ч үг дуграагүй түүний араас мөрдлөг хийхэд нэгэн залуутай хэд хэдэн удаа буудалд уулзаж байгааг мэдсэн ба тэр залуу нь Такахаши байсан байна. Ингэснээр түүнийг ахин байцааж мэдүүлэг авах үед болсон бүх явдлыг ярьж нөхрөө араар нь тавьж байгаанд баригдсанаар нөхрөө хөнөөхөөр шийдсэн гэж мэдүүлгэндээ дурдсан байна. Үүний дараа тэр хоёрын шүүх хурал болохоос өмнө буюу 2011-р оны 5 сарын 3-ны өдөр төрх хорих газар хоригдож байсан Канако өөрийнхөө амийг игүүтгсэн байгаа юм. Түүний өрөөнөөс нэгэн бичвэр олцсон нь би тамд очимоор байна гэсэн бичиг байж. Харин Такахашигийн шүүх хурал болж тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэрэгээ хүлээснээр шүүхээс 20 жилийн ял авснаар энэхүү болсон явдал маань өндөрлөдөг байна. Та бүхэндээ баярлалаа. Subscribe, like дараарай.